Сайн байцгаана уу? Номын аялал суугтаа тавтай морилно. Өнөөдөр та бүхэндээ согтууруулах хундааг хэрэглэхгүй байх нь бидэнд ямар ач тустай ярихаар бэлтлээ. Бид бүхэн архийг их бага хэмжээгээр ер нь хэрэглэдэг. Зарим хүмүүс өдөр бүр уудаг байхад зарим нь найзуудтайгаа цагийг өнгөрөхдөө л уудаг байх. Мөн архи согтууруулах хундаа нь хүмүүстэй хурдан нөхөрлөх боломжийг олгодог. Мэдээж тодорхой хэмжээнд архи нь амьдралд чухал байр суурь эзэлдэг. Нөгөөтэйгөр та архи уухгүй байхын ашиг тусын талаар өмнө нь сонсож байсан баг. Та архи ууснаар амьдралынхаа хагасыг дэмий үрж байгаа гэдэг үгийг сонсож үзсэн үү? Өнөөдөр та бүхэндээ танилцуулах ном маань архинаас гарах цаг нь болсон гэж бодох үед унших ном гэсэн энэхүү ном байна. Энэ номыг уншсанаар та архины талаар буруу ойлголттой байснаа мөн архитай ямар ч холбоогүй гэж бодсон зүйлс тань үнэхээр бидэнд муу нөлөө үзүүлдэг байсан гэдгийг мэдэх болно. За тэгвэл тайлбартаа орцгоё. Эхний санаа бол архи бол хамгийн сайн юм гэдэг үг хэллэг юм. Энэ үг хятадаас гаралтай бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муу, харин бага хэмжээгээр хэрэглэвэл үнэндээ эм шиг биед маш сайн гэсэн санааг илэрхийлдэг. Тэгвэл энэ үг нь үнэхээр үнэн үгөө? Архи бол хамгийн сайн юм гэдэг үгийг зарим хүмүүс зүйрцсэн үг гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ үг нь зүйрцсэн үг биш юм. Энэ үгийг Син улсын үед Хятадын эзэн хааны зохиосон үг байна. Яагаад ийм үг зохиох болсон бэ гэвэл улсынхаа санхүүг нэмэгдүүлэхийн тулд архи согтууруулах хундааг олон нийтэд түгээхийг хүссэн. Тэгээд зарж байгаа архиндаа архины татвар нэмж санхүүгээ нэмэх зорилготой байжээ. Архи бол хамгийн сайн юм шүү гэсэн үг хэллэгийг улс даяараа аян мэд тараасан байна. Өөрөөр хэлбэл арт түмний хуурч ингэж гарч ирсэн үг байна. За хоёр дахь зүйл бол архи бол хар тамхитай адилхан юм. Архи согтууруулах хундааг хоригдсон улс орон тийм ч олон байдаггүй. Олон компани олон төрлийн согтууруулах хундаа үйлдвэрлэдэг тул хүмүүс архийг бид ямар нэгэн муу нөлөөгүй гэж боддог. Харин бид бодлоо өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл архинд биднийг донтуулдаг оюун ухаан, бие махбодод маань сөрөг нөлөө үзүүлдэг бодис байдаг байна. Амтан дээр архины туршилт хийсэн байна. Энэ нь согтууруулах хундаа хэрхэн донтуулдаг болохыг харуулсан туршилт юм. Тэрээр тариур ашиглан амтанд согтууруулах хундаа өгсөн. Тэгээд хөшөөрөг бас бэлдээд амтанд архи өгсөний дараа хэрвээ хөшөөргийг 100 удаа доошлуулвал дахин архи өгнө. Харин амтад дахин нэг тун архи авахын тулд хөшөөргийг 100-аас олон удаа буудлагдаг байна. Тиймээс архи нь биднийг маш их донтуулдаг байх нэ. Судалгаагаар архи тамхинаас ч илүү донтуулдаг болох нь тогтоогдсон. Тамхинд агуулгаддаг никотин өгсөн амьтад хөшөөргийг олон удаа буудлахаас татгалздаг байхад архи өгсөний дараа хэдэн зугаас хэдэн мянган удаа хөшөөргийг буудлагадаг байна. Тэгэхээр архи нь хууль бус хар тамхинаас дутхгүй донтуулдаг гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн архи гэдэг зүйл бидний эрүүл мэндэд үнэхээр муугар нөлөөлдөг, бас янз бүрийн асуудалд хүргэдэг хамгийн том эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг гэж анхааруулсаар ирсэн. За одоо эндээс бид яагаад архи ухаа болох ёстойг тайлбарлах болно. За эхнийх нь бидний нойронд үзүүлэх нөлөөний талаар бодож үзцгээе. Архи согтууруулах хундаа нойронд үнэхээр саад болдог. Архи уусны дараа унтсан ч гэсэн ахин дахин 0 ормоор санагдах юм уу эсвэл амт цангаад шингэнээ нөхөх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрдөг. Архи уусны дараа бидний биед юу болдог вэ? Архи согтууруулах хундаа хэрэглэсний дараа архи биед задарч аюултай хор болох ацеталдегид хэмээх бодис үүсдэг. Ацеталдегидийг түлхүүр гэж хэлж болно. Учир нь энэ нь бидний биеийг өдөөх нөлөө үзүүлдэг. Ер нь шөнө унтах үед симпатик мэдрэлийн системийг дарангуйлаад биеийн үйл ажиллагаа маань удаашардаг. Харин ацеталдегид нь симпатик мэдрэлийн системийг өдөөгөөд сэтгэлийн хөөрөл үүсгдэг байна. Энэ нь нойрон дундаа сэрэг шалтгаан болж өгдөг. Бас ацеталдегид нь шээсийг хөөж өгдөг байна. Тиймээс 0 руу байн ормоор санагддаг байх нэ. Ийм байдлаар нойронд маань саад болж өгдөг. За хоёр дахь зүйл бол бидний биеийн жинтэй хамаатай. Та архи согтууруулах хундаа хэрэглэхдээ илчилгээг нь тооцоож үзэж байсан уу? Үнэн дээр архи нь илчлэг ихтэй бүтээгдэхүүн юм. Бид нар калори гэдэг үгийг хэрэглээд баггүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд калори бол эрчим хүчний нэгж юм.
Өдөрт хэрэглэх калорийн хэмжээ нь эмэгтэйчүүдэд 1400-ээс 2000 ккал, эрэгтэйчүүдэд 2200 ккал байдаг байна. Мэдээж наснаас шалтгаалж өөр байдаг. За тэгвэл архины илчилгээг харах юм бол 350 мл-тэй шар ариг 140 ккал, 100 мл виски 237 ккал, 100 мл арих 240 ккал байдаг байна. Үнийг тооцоож үзэх юм бол хоол идсний дараа арих уувал өдөр тутмын хэрэглэнээсээ илүү илчлэг авч улмаар илүүдл илчлэг нь таны биед өөх тос болон хадгалагдах болно. Согтууруулах ундааг үл таамсарлаж болохгүй байх нэ. За 3 дахь зүйл бол арих ууснаар бидний биед хөгшрөх процесс хурдан явагддаг байна. Өмнө дурдсанчлан ацеталдегид хэмээх бодис үүнд хамаатай. Ацеталдегид нь бидний нойрыг саатуулаад зогсохгүй бидний биеийг бүхэлд нь өрөвсүүлдэг байна. Тухайлбал хүний биед арих задрах үед үүсдэг ацеталдегид нь судсыг тэлж мэдрэлийг дарж өрөвсүүлээд өвдгөд хүргэдэг. Арих хэтрүүлэн ухаар хөвчлэн маргааш нь толгой өвддөг. Энэ нь ацеталдегид ажиллаа хийж байна гэсэн үг. Тэлсэн судснуудаас ус гоожиж, судас болон тархины эргэн тойрон дах идүүд хавдаж, мэдрэлд дарамт учруулж өвдөлт үүсгдэг байна. Тэгвэл ацеталдегидийн улмаас үүссэн өрөвслийн улмаас бидний бие юу хийж чадахгүй вэ? Өрөвслийг дарахын тулд биеийн дархлааны систем хариу үйлдэл үзүүлж өрөвслийг дарах гэж шаргуу ажилладаг. Гэхдээ та өдөр бүр арих уудаг бол таны дархлааны систем өдөр бүр ажиллаж бие мах бодит гарч буй өрөвслийг дарж биеийг цэвэрлэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл таны биед байгаа хэрэггүй эсүүд биеэс гадагшлахгүй задрахаа болно гэсэн үг. Ингэснээр таны бие ердийнхөөсөө илүү хурдан хөгшөрнө. Тэм болохоор арих гэдэг зүйл үнэхээр аимшигтай байх нэ. За 4 дахь зүйл нь ацеталдегидийн ДНХ-г гэмтээдэг. Үлсэглэн байх нь хамгийн сайн юм гэсэн энэхүү видеонд ДНХ гэмтсэн тохиолдолд хор тавдар хөгшрөл үүсдэг талаар тайлбарласан. Тухайлбал улаан хоолойн хор тавдар, нойр булчирхан хор тавдар, илэгний хор тавдар гэх мэт янз бүрийн хавдар үүсдэг. Тэм болохоор архийг их уух нь эрүүл мэндэд маш аюултай. Бас хүмүүс анханасаа архийг их хэмжээгээр нь уудаггүй. Аажмаар баг багаар уусаар байгаад бие нь архинд тэсвэртэй болдог. Ингэж архинд тэсвэртэй болсноор таны бие арих уухад улам хүчтэй болж түүнийг дагаад хараат бус байдал тань мөн адил хүчтэй болдог байна. Ингэснээр та архинд илүү донтох аюултай болно. Тэгээд сүулдэ өөрийгөө зогсоох юм чадваргүй болно. За энэ хүртэл арих согтууруулах ундааны хор уршгийг тайлбарлалаа. Дараагийн удаа архины эрсдлийн төвшинг хэрхэн шалгах, архинаас хэрхэн гарах талаар тайлбарлах болно. Энэ хүртэл видеог маань үзсэнд маш их баярлалаа.